Монголын эрч. Хамгийн тансаг орчин найрсаг соёлтой хамтлан. Нэгдүгээр давхар Irish pub болон ресторан. Мастер тоглолчийн гарын Европ болон Монгол үндэсний зоо. Гуравдугаар давхар лаунж. Та энд л өөрөөрөө байж цагийг мартагдахааргүй сайхан өнгөрөх. Хамтлаг дүүчдийн амьд өгчмийн тоглолт. Winsu. Good times, great friends. Араманд гүргээ үзэгчтэй ETV HD телевизийн Open House show эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань олон гайхалтай авьяаслаг уран бүтээлч залуучууд хүрэлцэн ирсэн байгаа. Хэрвээ инээдхөөр баяр гуйнигтай маш олон мэдрэмжүүдийг хуваалцдаг. Та бүхний тэр оюуны цангааг тайлж байдаг уран бүтээлчдийг далайн давалгаатай зөвлөх юм бол өнөөдөр энэ цаг үеийн маш том давалгаа болсон авьяаслаг залуучуудын төлөөлөл болон уран бүтээлчид тэгээ бүтээлч залуучууд маань хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд өнөөдрийнхөө зочдыг угтаа авцгаая. За тэгээд өнөөдөр би 1 гэсэн номертой микрофон зүүцсэн байгаа. Тэгээ энэ 2 гэсэн номертой микрофоныг хэн зүүдгийг бодоод үзэгчид сайн мэдж байгаа гэж бодож байна. Цоо шин дугаар болгоныгоо нэгэн зочин хөтлөгчтэй хамтран хөтэлдэг би энэ хөө нэвтрүүлгээ. Тэгээ өнөөдрийнхөө нэвтрүүлгээ зочин хөтлөгчийг өнөөдөр хүрэлцэн ирсэн зочид ундаасаа бас сонгоё гэж бодож байна. За тэгээд залуучууд маань надад санал болгох хөтлөх авьяастай юм уу? Эсвэл одоо өнөөдрийн нэвтрүүлэгтэр надтай хамтрах боломжтой хүмүүсийг санал болгооч. Чинзог. За одлоо хамтлагийн дуучин Чинзог надад санал болгож байна. Чинзогоо энэхүү тайзан дээр урья. За зарим хөтлөгчд маань урдчлаад мэдсэн байдаг байхгүй юу Чинзоо? Зарим нь болохоор ингээ гинтл жоохон гинтийн болчаал гэдэг юм л да. Тэг жоохон гинтийн болчлаа тий. Гинтийн болчлаа. Би тэгээд Чинзоотой урд нь хамт нөгөө нэвтрүүлэг хөтлөх нь байтугай ямар нэгэн нэвтрүүлэг дээр бас хамт оролцож юм уу эсвэл ярилцлага хийж үзээгүй. Гэхдээ би Чинзоод найдаж байна. Аха. Болох байлгүй те. За, сэтгэл ямар байна? Сонин байна. Тэгээд таньдаг хүмүүс байгаа юм чинь гайгүй те. Өнөөдөр хүрэлцэн ирсэн зочтой хоёлаа танилцуулъя. За, эхлээд ямар ч байсан холоос манай нэвтрүүлгээ зориулсан ирсэн нэг зочин байгаа. Оросын холбооны улсын гитарчин Александр Сага хүрэлцэн ирсэн байгаамаа. Dodi Production буюу Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Долгион болон Dodi Production-ы менежер Инх Баясгалан нарын урилгаар хүрэлцэн ирсэн байгаамаа. Ингээ Инх Баясгалан ах маань бас өнөөдөр хүрэлцэн ирсэн байгаа. За, дараагийн хан зочдыг Чинзоо танилцуулъя тий. За, одоо энэ ширээнд байна.
одоо ингээд зүрх зогсохгүй киноны хамт олон болон Outlog манай хамтлагийн бол оролцсон байгаа. Суусан байгаа. Skin Entertainment-ийн цоор шинэхэн дэлгэцийн уран бүтээл болох зүрх зогсохгүй киноны уран бүтээлчд хүрэлцэн ирсэн байна. За технисний бас танилцуулъя. Манай Skin Entertainment-ийн одоо зүрх зогсохгүй киноны ерөнхий найруулагч Анар. Танилцсандаа таатай байна. За тэгээд Skin Entertainment-ийн Нямхүү суужин тийм. За тэгээд жүжигчлээс явах юм одоо энхүү шиг гол дүрийн жүжигч юм байна. За тэгээд гол дүрийн эмэгтэй жүжигч Энэрл. За тэгээд жүжигчин сайхан цэцэг гол дүрийн жүжигч бас сайхан цэцэг. За тэгээд манай хамтлагийн бас энэ кинонд ахлагч ариун үрд оролцсон байгаа. Тэгээд ариун үрд. За. Тэгээд манай хамтлагийн дуучин сайхан эрдэнэ. Жаргал. За. Тэгээд Баажа гэж жүжигчин байна одоо. Алдартай да манай Баажа. Тэгээд киноны ерөнхий оператор Болор. Тэгээд жүжигчин Сүхэ мэн байгаа. За. Алтан сүх. Зүрх зогсохгүй киноныхан маань бас өнөр өтгөн ерөөхдөө баг бүрэн мөрөлгөөнээр ирсэн. Энэ дээр дутуу хүмүүс байгаа. Айсток хамтлагийн Боги. Тэгээд бас дутуу хүмүүс байгаа тийм. За тун удахгүй ширээн дээрээ тухтаа уулзцгаая. За ингээд дараагийнхаа хүндэт зочдыг та бүхэндээ танилцуулахад бэлэн болсон байна. За би ч өөр таних юм байна те. Одоо нөгөө 12 сар болонгууд л шинэ жилийн уур амьсгал орчдөг шүү дээ. За тэгэл нөгөө бүсгүүчүүд чинь залуучууд чинь юу өмсгөө яах вэ мах уу гэж хөө юм ба. Үсээ яах вэ, хувцас яах вэ гэж. Энэ жилийн одоо 2015 оны загварын болон одоо шинэ жилийн гоёлын хувцсны чиг хандлагыг тодорхойлох гэж байгаа маш том арга хэмжээ болох гэж байгаа. Энэ бол 12 сарын 5-нд болох Өө Couture гэсэн фэшн шоу болох гэж байгаа юм байна. За тэгээд энэхүү одоо шоуг маань зохион байгуулж байгаа Монголын загвар урлагийн холбооны тэргүүн топ модель энх болт хүрэлцэн ирсэн байна. Эндөө. За мөн 2013 оны Miss Mongolia наадмын тэргүүн байрын шагналт Miss Ана хүрэлцэн ирсэн байнамаа. 2011 оны Азийн шилдэг үсчин хосоо маань хүрэлцэн ирсэн байна. Хосоог бол оддын үсчин гэдгээр нь үсчээ сайн таньж байгаа бах тий. За ингээд нэвтрүүлгээ эхлүүлцгээе. Өнөөдрийнхөө нэвтрүүлгийг эхлүүлж өгнө хэмээн гитарч Александр Сага таныг энэхүү тайзан дээр урьж байна. Орсын холбооны улсын гитарчин Александр Сага.
Баярлалаа. Open House нэвтрүүлэг маань өнөөдрийнхөө дугаарыг 3 дугаар хороод байрлах Winsway Lounge-наас та бүхэндээ хүргэж байгаа. Ингээд Winsway Lounge-ныхан маань бид бүхэнд бас нэг бяцхан бэлэг бэлдсэн байна. Winsway, good times, great friends. Шинэ жилийн уур амьсгал орцсон байгаа юм чи. Шинэ жилийн баярыг ер нь бол оргилон дарсгүйгээр төсөөлхийн аргагүй. Тэгээ манай нэвтрүүлэг маань эхэлж байна. Оргилон дарсаа задлацгаая. Цочдоо. За бүгдээрээ ууртаа. За За өнөөдрөөс эхэлж байгаа юм чи 31 хүртэл 31 оргилон дарслаа гэсэн төлөвлөгөөтэй байгаа шүү дээ. Чи хэдийг уу гэж бодож байна. 32-ыг. 32-ыг л урчий даа гэж бодож байна. Өнөөдөр ирсэн зочин маань бүгд шинэ ажлууд төлөвлөсөн байгаа. Тун утахгүй зүрх зогсохгүй кино маань нээлттэй хийх гэж байна. 12 сарын 2-нд нээлттэй хийх гэж байна. За Окотор спешиал шоу маань 12 сарын 5-нд болох гэж байна гэх мэт та бүхний зорьсон төлөвлөсөн ажлууд бүгдээ амжилттай байх болтугай. Яа. Баярын хүргье. Ингээд өнөөдрийн маань нэвтрүүлэгт Азийн шилдэг өсөж байгаа хосоо маань одоо тун удахгүй бас энэхүү тайзан дээр яг нэг гайхамшигыг үзүүлнэ. Тэгээ тэрийг одоо тэнцээ бэлдэж эхлэх гэж байна одоо. За одоо хосоо маань би хоёул тийшээ явж бас нэг ярилцъя тий. Өсөж юм ч одоо багж хэрэгслүүд нь их гол байдаг бах та тий. Их одоо багжин тэр зөвхөнд нь яж байна. Манай хосооч тэгээд ерөнхийдөө мундаг өсөж байгаа ихтэй. Яг одоо өсчөндөө биш гадуур ингээ явуулын ч гэдэм өнөөдөр бол яг тийм бүрэн бүтэн байдалтай бол биш шүү дээ. Гэхдээ гадуур ингээ үс засах ийггүй байдгүй. Яг өөрийнхөө нөгөө гадуур их захиалганд тий тоглолтын ард тент юмд бол ажилласаар байгаа ерөнхийдөө бол гадуур явах асуудал шилжсэн. Тэгээ айлын гэрт ч очиж үзэж дээ тий. Тэгээ бүх газруудын тайзны ард нь тент кино бүх юм дээр явсаар байгаа ерөнхийдөө бол сурцсан. Би нэг юм асуудаг бол би байдаг машин засч үзсэн үү? Машинд бол үзэлгүй яах вэ? Хөдөө хээр гарчаад тэгээ машиндаа модельээ суулгаж агаад засдаг ч юм. Това машинаас аваад. Би ч хосоог бол бас мэддэг таньдаг. Манай хосооч ерөнхийдөө оддын ус засдаг шүү дээ. Тэгээд энэ тэнд палас энэ тэнд тоглолтын дээр дандаа таардаг байхгүй. Тэгээд бисээ зүгээрээ тэгээ асуусан. Хосоогийн тухай айгүйх юм сенсацууд яваад байгаа юм л шүү дээ. Хэдэн саяар ус засдаг гэлөө өдрийнх нь орлого нь хэдэн сая байдаг гэлөө нэг тийм би сонсчихсан. Яг өөрийнхөө бол тарифыг бол ерөнхийдөө бол тогтоосон. Тэгээд тэр сая маяар нэг үсийг бол засна гэж бол байхгүй. Тэр бол зүгээр одоо нэг шоуны арт ч юм уу те нэг киноны дээр ажиллахдаа тэдэн сая ч гэдэг юм. Тим тариф тогтоосон болохоос нэг үсийг 4 сая 3 саяар засаад алаа хийжтэй юм өстэй те. Тийм үгүй юм. За энэ жилийн шинэ жилийн үсний засалтын чиг хандлага. Тэгээ энэ жилийн шинэ жилийн үсний засалтын чиг хандлага бол ерөнхийдөө бол хүүтэн долгион гэдэг нь одоо дээр үеийн засалтууд нь мод буцаж иргэдэг гэдэг шиг тийм үсний засалтууд ч гэсэн ерөнхийдөө бол буцаж иргэж байна. Тэгээд их амар овоолсон одоо нөгөө хитрхи шуусан засалтууд бол ерөнхийдөө модноос арилаад сүлжээс буцаж модонд орж байна. Тэгээд та тавныхан ер нь шоун дээрээ ч гэсэн бүх одоо энэ жилийн гоёлын засалтуудыг 20 модель дээр бүгдийг утгаараа үзүүлнэ гэсэн. За хосоо маань ерөнхийдөө одоо яг одоо топ модель дээр ямар засалт хийх гэж байна? Яг энэ үсэн дээр бол би одоо урт гоё үс вэ те. Урт үсийг гоё харуулъя. Царайны бэлтгэн таарсан одоо хүүтэн долгион хийхдээ би тийм наалдсан хүүтэн долгион биш хөндөй гоё үснийхэн хэлбэр тохируулсан гоё уртын ч гэсэн харуулсан шүлжээстэй тийм хүүтэн долгион харуулсан гэсэн. Ану энэ гоё үсийг одоо дурын үс чинь бол даатгаж үдгүүлэх гэж би бодож байна л доо. Мэдээж одоо заагаар байн бүрслэлдэг. Тийм ерөнхийдөө бол дандаа хамтарч ажилладаг бүх зүйл дээр бол. Чиний өнөөдөр өмссөн байгаа даашинз. Мэдээж өг чирих. Өнөөдөр тэгээд 12 сарын 5-ны бэлтгэлтэй орчоод. Энэ бол зүгээр жишээ зөвхөн нэг одоо нэгэн загварыг өмссөн байгаа. Өшөө цаашаа. Өшөө цаана бол зөндөө. Тийм маш олон коллекцууд маш гайхамшигтай зүйлсүүдийг 12 сарын 5-нд өг хөвтөр дээр очиж үзнэ. За баярлалаа. Амжилт хүсье ажлаа үргэлжлүүлээрэй. Хөтлөгчийн хувцсыг Bella Boutique.
House Show маань үргэлжилж байна. Зүрх зогсохгүй киноны уран бүтээлчдийн ширээн дээр ирсэн байна. Чинзо бат хоёр. Чинзо би ийм нөгөө олон зочинтой болохоор чи надтай хамт одоо ч гэсэн бас хөтлөж байгаа үргээ гүйцэтгэл явах бах тий. Тэгэхээр чи надтай хамтраад асуугаад явна шүү за. Аха. Хүний болоод ер нь хамгийн нандин зүйл зүрх баха тий. Тэгээд уран бүтээлийн нэрийн нөгөө хамгийн их тайлал нь бас зүүрлэл нь бэлэгдэл нь гэх юм уу бүх зүйлүүд нэрэндээ оршсон байдаг. Тэгээ би киноны нэрнээс эхлэе гэж бодож байна. Зүрх зогсохгүй гэдэг утга маань болохоор ингэж байгаа юм л да. Монгол хүмүүсийн зүрх зогсож болохгүй, тасарч болохгүй гэсэн юм утга байгаа даа. Тэгээд эх орон хайр дурлал нөхөрлийн төлөө зүрх зогсохгүй. Энэ бүт маань зөвлөл ер нь бас Монголын мөнгөсаа тий асагнаа тэгэхээр үргэлж Монгол хүмүүс зүрх зогсчих ёстой гэсэн. Тэг билэгдэж зүрх зогсохгүй гэнэ гэсэн байгаа. Гол дүр туслах дүр тоглосон залуучууд маань өнөөдөр бас хүрэлцэн ирсэн байна. За тэгээд бас рэп руу оролцсон байгаа. Ice Top-ийн Bogi байсан, Outlaw-ийн Aruka байсан гэх мэтчлэн дөрвөн сонголтын дээр. Дөрвөн сонголтыг бид нэр их удаан хугацаанд хийсэн л дээ. Манай зураг авч 8 сар гэж хэлсэн гэхэд бид нэр баг 5 сарын 4 сар гэхэд дөрөвдөө сонгосон байсан. Зарим жүжигчтэй бүр зохиолчтой зохиол төрөж жүжигчнээ за энэ тоглолтыг яг таарна гэдэг сонгосон байсан. Жишээлбэл энэ хүүшин. Энэ бол анхны зохиолч. За энэ дээрээ тохирноо гэдэг зөвлөдөр нэг дөрөв бичсэн байсан. Тэгээд Ice Top бас Bogi гэдэг юм бол Bogi маань өөрөө цэргийн албаж ирсэн байхгүй. Тэгэхээр бас цэргийн кинонд тоглоход бас тэр зан характер энэ бүгдийг гаргаж чадах ойлгох. Тийм ээ. Тэгээд Outlaw хамтлагаас Aruka-га сонгосон байгаа. Тэгээд Outlaw Aruka маань бас энэ талтай энэ минеттэй энэ залуугийн дүр тоглож байгаа. Тэгээд тэр мань бас зан характер тохирол Aruka санал болгосон тийм ээ. 5 сар үед айлэрт баг 2-3 сарын өмнө санал болгоод тэгээд энэ ажил маань юм хийсэн байна. Сайн байна ах надаа. Сайн байна. Та таньж байна уу? Манай дөө. Сайн байна ах надаа. Сайн байна. Хотод сурдээ. Тэгээ одоо нөгөө 4-р курс нөгөө дипломын ажил болох гээд. Тэгээ нэг застав нөгөө хэлийн тухай нэг судалгаа бичих хэрэгтэй ингэ сэтгүүлч анги байхгүй юу? Та нэг туслаад өгөх боломж байна уу? Киноны нөгөө мэдээллүүд, трейлерүүд эхнээсээ гарсан байлаа л да. Би тэгээ харсан. Ямар ч байсан нэг дөрвөн цэрэг залуу. Дөрвөн залуу цэрэгтэл яваад ах шиг байлаа. Тэрнээс цаашаа одоо үргэлжлээд юу үргэлжлэхийг болов би мэдэхгүй байна. Кинон дэс нөгөө трейлерүүд тизер хийж байгаа л да. Тизер дээр бол ерөнхий утга гардгийг. Трейлер дээр бол бүх киноныхоо товч мэдээллийг өгөөд гаргачихж байгаа тийм ээ. Тэгээ яг бидний шийдэл болохоор бас трейлер дээр бүх юм гаргачихвал бас үзэгчд маань очиод үүсэх юмгүй болчихдог шүү дээ. Тийм тэгэхээр бас яг харуулаагүй нөө нандин зөндөө юмнууд байгаа юм байна тий. Бас оруулаагүй байгаа. Тэгэхээр бас үзэгчд маань очиод үзэхэд бас арай үүсэх юмтай байх юм болоо. Тэгэхгүй бас ингээл нөгөө реклам дээр бүх юм оруулцдаг. Очиод үзэгчд маань бас өө нөгөө юм биш. Сони юмгүй болчихдог тий. Тэгж болсон. Ice Top-ийн Bogi цэрэгт явсан гэж шүү дээ. Инхүүш Aruka хоёрын хувьд цэрэгт явж юу? Цэрэг хувцас өмсөөд одоо жишээлбэл тэнд яг цэргийн одоо анги дээр байрлсан гэж би сонссон. Тэр үед ерөөхдөө ямар байсан бэ? Цэргийн алба хааж байгаа вэ тэгээд ер нь анх би бол яг цэргийн алба гэдэг юм чинь одоо шал ондоогоор л бид нар ч төсөөлдөг байлаа шүү дээ. Очоод одоо дарамтлуулдаг яадаг гэдэг тий. Хоол унднаас навхуулал өрөндийлэх одоо манай Монголын залуучууд маань тиймэрхүү сэтгүүтэй байдаг баг. Гэхдээ яг тэр газар дээр нь очоод бид нар сар хагасан хугацаанд яг цэргийн амьдралаар амьдраад өглөө нь тий хамт одоо дасгал гэх юм одоо алхаа гэж хийгээд харуулад тэгээд оройн бас бүгд нэг хоног хилээ манж үтсэн. За. Бид бас эр хүн болж төрснөх үнээр сонирхол юу бодогдсон байна ер нь яг тэр та нар ингээд зүгээр төсөөлөл үз. За. 20 км зүгээр айгүй сонио 20 км-ийн цаана дахиад нэг хүн байгаа. Өөрөө ганцаархнаа бууга үрдсэн морьтойгоо. Тэгээс шүмжэнгөө 24 цаг. Оо тий юм бодогдоо тэр чинь ястай тэгэл ястай юм л одоо тэгэл тэр эх орны хил гэдэг ямар агуу нандин зүйл гэдэг тэр бол нэг бас залуучууд маань зүрхэндээ нэг юм бодсон байна тийм ээ.
Энэхүү уран бүтээлд тоглосноор бас чиний одоо үзэл бодолд өөрчлөлт орсон байх гэж бодож байна л да. Орлого яг хөө тэгээд яг энэ манай кино бол ер нь ингээд миний бодоод байгаагаар дээш доош одоо нийгмийн асар олон давхаргалуу тий. Донд одоо баг дээд доодгоо ерөөсөө асар олон мессеж хийсэн. Утгаас одоо юм хэлэх гэж оролцсон тийм кино уран бүтээл бас болсон болов уу гэж би хувьдаа дүгнэж байгаа. Энэхүү зэрлэг цэцгсийн хөлөмж кинонд тоглож ирсэн. Тэгээд тэр кинонд тоглож явах үедээ бас нэг ярианууд яваад байсан л жүжигч Эрдэнэ цэцгийн хүү гэ. Үнэн үү? Оо тэр худлаа. Тийм худлаа юм уу? Худлаа. За. Баталгаагүй зүгээр нэг зураг авахуулаад тавьчихгууд чинь одоо хүүхдэн болоод явчихдаг. Манай ээжийг Дима гэдэг тэгч чаргалын Дима. Тэгээд багш мэрэгчлээ. Жүжигч Эрдэнэ цэцгийн хүү биш юм байна. Ариука яагаад цэргийн алба хаахгүй яваад байна? Хаагур юу хийгээд байна? Би ч тэгээ нөгөө 10 жил төгсөөс шууд их сургууль сураа явцсан. Тэгээд тэр хойгоор бол мэдээ зарлангууд иржлээсэн юм шиг лээ. Тэгээд баахан зарлангууд боломж олдсон бол гэхдээ бол нь хаах байсан. Гэхдээ анх нөгөө киноны зохиол ирэнгүүтэл шууд цэргийн сэдвтэй ирэн тэ маш таалагдал өрсөн шууд одоо яваал үзэл гэж бодчихлээсэн л та. Тэгээд сая бол мэдээж бас дүүнэр цэргүүдтэй гэдэг хамт онж болоод тэгэл яг цэргийн амьдралаар сар гарны турш яг байсан. Тэгээд мэдээж маш сайхан байсан. 90 бол төрснийхөө бас нэг хэсгийг тэндээс одоо бас олж харж ялаа. Тэг яг уу яваагүйдээ бол харамсчихсан. Тэгээд одоо ингээд дүүнэртэй одоо захиад хэлэх юм бол ер нь 90 болсноо бол ер нь очоо те энэ сайхан төрж өссөн юм Монгол хотын элгэн дээр бүгдээрээ тоглож өссөн юм чи эх орноо дуудах цагт нь очихын зөв юм очих ёстой шүү л гэж үргэлж. Одоо чам зарлын ирүүлж шууд явах уу? Одоо ер нь насмуу сайхан байгаа тэгэл явчих юм чи. Энэ залуучууд нэрээ яг цэрэгт явангууд дарамтлуулна, жил алдна ч гэдэг юм уу те маш олон эргэлзээнүүд маш юм айцсууд аваад байдаг л та. Одоо бидний тэр 3 жилийн алд малг байдаг шүү дээ. Дээр үе яриануд байгаа шүү дээ. Заав ахмар юм те. Жаамаа гэж дарамтлуулдаг юм. Жаагийн юу юм уу гэж хэлдэг шүү дээ. Ер нь бол тийм ч одоо энэ байхаа гоч дуудаж байгаа байхгүй. Одоо бид нэр 21-р зуунд амьдарч байгаа шүү дээ. Одоо ер нь жишээлбэл нийгэм сонирхолтой хэлчихэд би бас хэлэл яваад байгаа. Цэрэгт нэг застав дээр нэг сэтгэл зүйч байгаа байхгүй. Тэр сэтгэл зүйч маань яадаг вэ гэхээр тэр зэргүүдийн шинээр ирсэн зэргүүдийн сэтгэл зүйг байнга доктортой байлгаж идэг. Уулс одоо тэр кинонд гардаг шүү дээ. За чи яасан ямар зовлон чанд тулгаруу гэж. Хана кино дээр тэгж гарах уу? Тэр одоо бас нэг төрийн байгуул гэдгээрээ бас нэг юу байгаад байна л та бас. Нууцлал хэмжээний бас юм байгаад идэм байлээ. За. Тийм тэгэхээр бас яг ингээд нөгөө дэлгээд авах боломжгүй зүйлүүд маш их байд юм байлээ. Чинь бас яг нөгөө хилтэй орхон чинь хил хамгаал байгуулагч нь одоо дипломат харьцааны гэдэг үүднээс бас маш өндөр хамгаалалттай байд юм байлээ. Нууцлал өндөртэй. Тэгээд яг хуу тэрнээс нь ингээд дэлгүүрээлээд ярихад яаж болох зүйлүүд нь бол яг тэр цэцэг зүүж мөж одоо шууд харьцдаг. За чи яагаад ингэсэн бэ? Чамд ямар юу хэцүү болоод юм шиг. Яагаад вэ гэхээр тэнцдэг зүүж байх учир нь болохоор нэг зэрэг харуулын мананд гарахад 14-өөс 2 сарын хооронд ингээд яв магадлал амар өндөртэй байдаг. Таагаар ингээд нэг гараал явчихлаа гэж яваад юм шүү. Тэгээ хизээ ирэх нь мэддэгдэхгүй. Тэгэл хэлийн зургасаа шалгаал багнаа шалгаал. Хажууд нь хүн дагаад байж байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Чинь холбоо барихгүй. Тэгэл яг өөрсөндөө итгэж явдаг юм байлээ. Нэг нэгэндээ итгэнэ. Нэгэндээ л та нар итгэн шүү. Та нар тусламж очно гэдэг бол маш хүнд ирэх. Тэр таагаа дунд. Хариуцлага гэдэг зүйлийг бол ухамсартай шинжилж ойлгосон байх хэвээр. Одоо тэд нар чинь хамгийн түрүүнд шууд галзцвартай харьцаад эхэлдэг. Тийм ээ. Тэгэхээр тэдний хувьд бол тэдний сэтгэл зүйг байнгын төлөв байлгахын тулд бол маш их өндөр анхаардаг болсон. Байлээ. Тэгэхээр бол хүн болгоны бодоод байдаг тийм зүйл бол биш. Кинон дээр тулаантай бас хэсгүүд байгаа дах шиг гэсэн хүн сценууд харагдаж байгаа шиг гэсэн. Яг нөгөө хүүтэн зэвсэг гэж хэлдэг шүү дээ. Буу ярихаар бас юу бодогдох вэ? Би бол бууг бол харангуут л ингээд хүрч чадахгүй ч юм уу нэг тийм жирэхэх ч юм уу тийм сэтгэл төрдөг. Тэгэл тэр чинь ихэндээ эвгүй юм бэлээ. Тэр амар чанга дуугат юм лээ бурхан. Тэгэл сүулдэ тэгээ байлтаад даст юм байлээ те. Бид нар чинь тэгээ байлтаал яваадсэн шүү дээ. Тодорхой хэмжээний бидэрт мэдээж жинхэнэ сум өгнө гэж бол байхгүй. Сургалтын сум гэж байт юм лээ. Тэр нь шууд хушуунаасаа гараад задардаг. Ямар ч тийм одоо энэчнээс нэг аюулгүй. Мэдээж тулгаж байгаа бодох юм бол нэг жоохон төлөвлөх байх л та тий. Гэтэ ямар ч гэсэн жинхэнэ сум бол бидэрт
ерөөсөө өгөөгүй. Гэхдээ сургалтын сум нь яг ялгаагүй дөргөлт өгдөг. Тэгээ буу гэдэг чинь бас болгоомжтой харьцахгүй. Бид нар угаасаа анханаас нь ингээл очиод яг дөрвөн залууд минь тий яг биднэрт бол цэргийн одоо алхаа гიშгэнээс нь авахулаад тэгээд тэр буута одоо тэр хүүдэн зэвсэгтэй харьцах. Тэгээд тэд нар чинь цэргийн зөвлөх бидэрт дагаж яваад бидэрт бүх юм зааж өгöd. Тэгээд яг галт зэвсэг гэдэг чинь цэрэг хүний хоёр дахь аймаг гэж явд юм билээ. Тэгээд нэг юмыг одоо сонирхуулаад хэлэхэд энийг нэг задлахад буруугүй л үү те. Юу яд юм блэ? Тэр яг ид ангиас нь бууны ид ангиас ганцхан ширхэг нэг ид анги дутсан байхад нэг бүрш ч юм уу, нэг магазин ч юм уу, нэг сум ч юм уу те дутсан байхад нөгөө хүн маань тэр алга болгосон хүн маань тэр дутсан ид анги олон олттол хорих газар байдаг. Тэгээд Монгол улсыг тойроод хичнээн цэргийн застаа бодгоолаа те. Тэр алга болсон гэсэн мэдээгээр 4 зүг 8 цогцод бүгд хайдаг. Ирээл агуулт. Зүүн жигүүрт алга болгосон бол баруун жигүүрт нь хайж. Аюултай шүү дээ тэр чинь. Тийм бүгдийг хайдаг. Тэгэхээр энэ яг цэргийн байгууллага гэдэг маань ямар асар тийм өндөр төвшөнд тийм цэргийн нууц тийм те. Нууцтай байдаг юм бэ. Тэгээ бид нар бас кинонд бас гой гой эсгүүдийг ингээ оруулах гэхэлэр бас дааж харамсалтай нь хамаагүй нөгөө нууцын задруулж болдгоо. Тэгээ бас жоохон тиймэрхүү асуудлууд байсан. Гэхдээ манай кино бол үнэхээр сайхан кино, сайхан уран бүтээл. Удахгүйгээр уран бүтээл болсон байхаа гэж бодож байна. За, гол дүрээ маань эмэгтэй жүжигчин. Өнөр хідэн. Энэ кинонд дараалал сэтгүүлч өхний дүр тоглож байгаа. Тэгээ сэтгүүлч өхний дүрээр одоо их орон гэж хэр үнэтэй зүйлээ ямар сайхан байгальтай газар үедийг одоо ойлгуулахыг зорьсон. Анхны кино. Тий анхны. Одоо урд нь ямар нэгэн кино тоглох ч юм уу эсвэл уран бүтээлд оролцож исэн удаа байгаа юу? Яг бол уран сайхны кино тоглож байгаагүй. Тэрнээс реклам клипинд бол тоглож исэн. Ер нь бол жүжигчин хүн бол нэлээд хүндрэлтэй гэдэг юм байлээ. Жүжиглэхдээ нэлээд одоо төсвөр төвчээр шаардсан л ажилласан. Хамгийн хэцүү үе нь хизээ байв. Хамгийн хэцүү үе нь ингээд хүнд сцен гарсан үед л нэлээд хэцүү шантардаг юм байна. Тийм гэрээ сансаа. Гэрээ санаад жоохон уйлаад нэг тиймэрхүү юм болсон. Аргагүй шүү дээ энэ хоёрхан бисгүй одоо октод минь явсан байгаа. Энэ хоёр чинь тэгээд тэр сараагас бөөн харахаас ирчүүдтэй те. Үнэхээр бас өөдөл байх. Хил дээр тэгээд цэргийн застав дээр тоггүй, усгүй. Юу интернет. Юу Facebook. Юу селфи. Тийм юмнаас одоо тэгээд нөгөө хідэн цэргийнх нь залуучууд нас манай хоёр чинь өгөөрэй. Харин нүдэн бүсгүй ч үү. Тэрүүгээр бол нөгөө нэгээд өмсөх хувцас нүртэл юм 20 тед юм блэ. Ингэр задгаа тийм өмсч болтгоо. Тийм эвтэн өм хүртэл тийм битүү хувцастай байх хэрэгтэй гэж тийм блэ. Сайхан цэцэг. Би болохоор энэ кинон дээр тослох дүр бүтээсэн. Тэгээ цэргийн ангийн холбоочин өхний дүр бүтээсэн. Тэгээд хүндрэлтэй зүйл мөл байсан хэдий ч манай кино багийнхан сайн багийнхан байсан учраас кино маань их гоё кино болоод ирсэн. Тэгээд энэ кинонд бас явсандаа их сэтгэл хангалуун байна. Байсан тий. Байсан. За хэцүү зүйлүүд нь яг ямар үед тохиолдож байна? Яг эмэгтэй хүмүүстэй хол газар дан ирчүүдтэй явахад бол хэцүү. Тэгээд лидер чи хэлж болох юм байна, хэлэхгүй юм байна. Эмэгтэй хүний нууц тийм болохоор тэг ямар ч тоггүй тэгэл тийм газар сүлжээгүй гэрлөөж халбаа ярьж чадахгүй тий. Тийм үе зөндөө байсан. Гэхдээ бас бит хоёрыг тэ хоёр эмэгтэй гэдэг энэ хэд маань амар нандиндаг байсан. Бүх юмаа бит хоёрлоо өгөөл бит хоёрыг яаж аваад ийж аваад гэл байнга асуугаал тий. Тэгдэгсэн тэрэнд их баярлж авдээ шүү. Яг тухайд хэлж чадаагүй тэгээд одоо хэлж. Ойлээ. Одоо зүрх зогсохгүй киноны маань бас нэгэн жүжигчин тэнд сууж юм одоо дөрвөн сэргийн нэг нь одоо Баажаа гэж байна. Тэгэд Баажаагаас бас энэ кино тоглосон талаар одоо тий хиддэг кино өөрөө чи хиддэг кино бай. Би урд нь Скины дуртай аймдын 7 сарын 1 гэж кино хийжсэн. Тэр нь тоглож ирсэн. Бүгмийнхэнтэй энэ кинон дээр бол кино багт орж бас явж байгаа. Тэгээ бид нар чинь 5 сарын 20-оос хойш
очиж нөгөө кино групп очиж нөгөө тайга майгаад очиж бүх зураг авах газруудаа бүгдийг нь явж судалсан. Эндээс 3 хүний бүрэлдэхүүнтэй. Тэгэл тэр юм үуч одоо ингээл мөрөөнаад анх явна гэж амар байгаа юм чи хэдэн километр ёо. Ямар ч сан тэр даваад ирсэн. Дараа нь дахиад ерөнхий оператортой бид нар явсан. Сүүлд нь яг кино бүрэлдэхүүнээ авч явсан л та. Тэгээ ямар ч сан кино бол гоё болоод ирсэн. Ирчүүд бол эмэгтэйчүүд хайр дурлал нөхөрлөл эх орны төлөө ямар байх ёстой гэдгийг төлөө бид нар бас өөрсдийнхөө ч гэсэн хувь нэмийг хүмүүст хүргэж байгаа. Тэгэх юм болохоор хүмүүс бас ирж үзээсэй. Бидний киноноос бас хэм ойлгоосоо маш их олон мессежийг өгч байгаа. Залуучуудад дээшээ доошоо те хийнэнгүү. Тийм болохоор бидний киног ирж үзээд маш гоё ойлголцтой, маш гоё ухаалаг үзээсэй гэж хэлмээр байна одоо. Их зүйлийг ойлгоосай гэж хэлмээр байна гэдэг. Ягасаа нэг асуулт шүү дээ. За. Тэгэхээр энэ киноны маань эхэлсэн сая одоо энэ яриам нэгсээс хойш ерөнхийдөө юу л болчиход байна л да. Яг нэг 100% цэргийн кино юм шиг л ойлголоод яригдаад байна л да тий. Тэгэхээр энэ кино маань бас цэргийн одоо амьдрал байгаа тий. Тэнд одоо 4 залуу очиж байгаа. За тэгэхээр тэрнээс өөр бас одоо яг юу гүгүүлсэн бэ тий? Юуг харуулах вэ? Өөр тэр кинон дээр яг одоо хувь хүмүүс яг өөрсдийнх нь одоо цэрэгт явахаас өмнө ямар харагддаг, ямар хүмүүс байсан тэр дөрвийн тодорхойлол байгаа. Дээрээс нь энэ одоо алтан сүхийн тоглосон анчтууд залуучууд ингээл яг 4 залуу юм чи ингэж ухаарч ингэж онж алдаж яваад оноод ухаараа те ир хүн болоод явж байгаа тэнд зөрөөд залуучууд бас арай өөр замаар амар хэлбэр аргаар мөнгө олохын тулд яаж явж байгаа бас тийм гүйлүүд бас харна. Тэгээд энэ 4 залуу бахан гүгээд яагаад байх. Тийм болж байна. Тэгээ энэ кинон дээрс би нэг юм хэлье. Эднээс нэг юм харсан. Би их азгүй юм л дээ. Ганцаараа энэ кинон дээр яагаад гэвэл би ганцаараа хил дээр очиж үзег. Хилийн зурагчдаар баган дээр. Энийдээс нэг юм анзаарчихсан юм аа. Ингээ харахад нэг хилийн баган дээр очиод нэг сүлдэлт альбан баган дээр очсон юм чинь нүд нь харцсан шал өөр болсон. Бүлтэн цаана нэг шал. Тийм үү. Тийш одоо ингээл би бол төсөөлөлт бол гоё юм бодож байгаа байхгүй. Тэгээ мэдгүй шал өөр л болцсон байсан шүү дээ. Намайг ингээд араас нь очсон чинь баган дээр очиод ирсэн. Монгол улс Оросын хилийн яг заагдаар зогслоо. Эх орноо тэр хэдгүүр баган дээрээс харлаа марлаа гэсэн бүгд ингэсэн гоё бичлэгүүд тавиад тэгээ би бас найз нөхдөөрөө бас бахархшилээ бас гоё ямар гоё мэдрэмж авсан юм бэ те. Энд авсан мэдрэмжийг дотроо өөрөө төсөөлөд бас авчиж байгаа байхгүй. Хийх болоод бүтээх хоёрын хооронд маш том заг ялгаа байдаг юм шиг. Бүтээх гэдэг бол мэдээч хэрэг сэтгэл зүрх, хөдөлмөр, хүс хүч маш олон зүйлүүд шингэсэн байдаг болохоор зүрх зогсохгүй гэсэн кино бол бас үзэгчдэд маш олон зүйлийг ойлгуулсан бүтээл байгаасаа гэж би бодож байна. 7 хоногийн зайтай маш олон кинонууд нээж байна. Онцлог нь юу юм бэ зүрх зогсохгүй киноны? Онцлог нь бол юм шүү. Одоогийн гарч байгаа зөвхөн ингээд зөвхөн ахуун кинонууд биш үү? Бидний маар зундаг нэг хүн гэрээсээ гараад баарнд бүжиглээл ингээд хайр дурлалаад нэг юм солонгос киноны зүгээр нэг драм төрлийн дундаа кинонууд шүү. Бидний ч юм шал өөр сэдв байгаа. Нууцлаг, нууц ихтэй цэргийн анги гэсэн цэргийн төсөөллөөр хүмүүс шал өөр төсөөлттэй байдаг гэж түрүү ярьсан шүү дээ, тий. Тэгэхээр өөрөө энэ сэдв маань өөрөө айгуу гой сэдв байна. Тэгээ бас түрүү нэ ах маань ярьсан шиг тий. Яг хилийн тэр зурвас дээр очиод баган дээр очиод төрийнхөө алтан соён донд бас мөргөх сонирхол юм байна. Тэгээд яг одоо ингээд хил гэдэг чинь айгуу яг тийм хилийн зурвас гэдэг чинь айгуу сонир юм байна шүү дээ. Ингээд дагуу те бүр ингээд зураас татсан юм шиг бүх модыг ингээд таарсан. Яг ингээд шогомдсон юм шиг. Амарсан. Бидэд нөгөө манай киноны зураг дээр нь Оросын хилчдтэй бас уулзчаад юм хэсэг байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр тэр болгон тэр Оросын хилчдтэй одоо бас цэргүүд байтугай тэр нөгөө дарга нар ч гэсэн хамаагүй гэж уулздаг юм байл л дээ. Бид нар яг киноныхын бас Монгол улсаа төлөөлөөд тэр одоо өгсөн ярьцсан гэдэг. Тэгээд Ой ярьж юу гэж байгаа юм бэ? Яг ярьж байгаад чинь та нар. Тэгсэн чинь одоо тэртээ тэргөө тий ярьчих юм дэмжлээ. За яар. Тэгэд бид чинь нөгөө Монгол улсаа төлөөлөөд цэрэг биш хүмүүс бас цэрэг хувцастай мэдээж н Оросуудтай уулзч юм чи Монголынхоо нэр төрийг гээл бүгдээр ингээ амар ингээ зогсож байгаа харц. Яг цэрэг хүмүүс шиг. Аа хувцас гэсэн зогсон бөө Монголд. Тэгсэн чинь Орос цэргүүд биднийг тэгсэн дараа нөгөө яслсны дараа ямар алгах чам хүн алгах чам шиг царайтай. Наад бол чинь жинхэнэ зэрхүүд биш те кино шивчдэг. Тэгэхээр бүр тийм амар тэр нөө хэлхийн баган дээр очиж
омгширсэн л ярих гэдэг байхгүй тий. Харц марц бүх тийм шиг орсуудыг хүртэл айлгсан. Орс ах нар хүртэл айж гэнэ гэдэг чинь бас л тий. За тэгээд бас энэ дунд нэг хүн орхичих бас тий. Тэр яриулж байна. За тий. Тэгээ маа ерөнхий киноны оператор Scan Entertainment-тэй хийж байгаа хоёр дахь кино байхгүй юу? Аха. Урд нь болохоор бид нэр хамт 7 сарын 1 гэдэг киноноор хамт ажиллаж байсан. Ерөнхийдөө баг зураг авалтын групп бол ер нь бол нэг өөрчлөгдөөгүй. Урд нь 7 сарын 1 дээр ажилласан группээр ажилласан. Тэгээд энэ цэргийн тухай кино болохоор аяга гоё байсан байхгүй юу? Бас яг юм ярьж байгаа шиг. Тэгээд зураг авалтын үеэр тэгээд яг үнэхээр яг саяны ярьсан хүндрэлүүдтэй зөндөө үнд хэцүү үе зөндөө юмуд бас тэ манай хоёр эмэгтэй жүжигчэнд шантраагүй хинж шантраагүй тэгээ бид нар бүгдээрээ өнөөдрийг хүртэл ингээд зураг аваад яваад ингээд дуусаад энд ирээд ингээд сууж байгаа аймаг баяртай байна. Одоо тэгээ 12 сарын 2-нд л бүгдээрээ уулзцгаая. Чамд хэлсэн. Тэр залуучууд ямар хэцүү үедээ би чамд хэлээ үсттэй. Аа? Наад татах юм байхгүй шүү. Миний гормигээ. Хонглог юугаа чиншиж байгаа юм? Бид нар өмнө одоо ингээд манай туслах найруулагч манай найруулагч бид нар очиод ингээд зургийн объектууд үзээ явж байгаа шүү дээ зураг авах. Яг очиод ингээд бид нар харахаа айгу гой юм айгу их харагдсан заа. Тэгээд яг камера гараад түүнээ зогсоогоод авах гэхээр ингээд болохоор очиод айгу санаа. Тэгээд ингээд өөшөд бүүм тарин дээр юунд байдаг бүүм. Яг бид нар өмнө очиод ингээд харахаар яг байгаа юм чи. За энд яг ийм зураг авъя гэж төлөвлөөд тэг бүх юмаа төлөвлөж бэлдээд жүжигчтэй авч очиод зогсоогоод за мотор явлаа гэхээр нэг сонирн болоод авч болохгүй л газар. Янз янзын юм өөрчлөлт гэдэг аюу санаа. Цаанаа тийм үү? Тэгэл тийм аа. Аюу сонир газар байсан шүү дээ. Байршил нь бас өөрчлөгдсөн бах уу? Үгүй аюу сонир. Ер нь бол тийшээ ер нь их сонир газар. Тийм үү. Ер нь их сонирхол төрөө явчих чинь. Нэг сонир. Нэг очих уу? Тийм. Харин нэг очих уу? Харин тийм очих үзэг хүмүүс нээлж байгаа. Манай бас таньдаг бас нэг залуу сэлэнг рүү бас явсан гэсэн. Аха. Тэгээ бас нэг газар хэвчээ чи рекламны зураг аваад явсан чи аймаг гаргацсан гэсэн. Тэгэл яг ингээд план тавиад камер зогссон чи болохгүй бод гэж юм чи. Аха. Сэнтэй бодроо. Чи маш их хугацаа алж байгаа. Нөгөө одоо бид нар ч модор бид нар чи ингээд яваад яг судалгааны баг очоод за яг энд ийм зураг аавна гэж бүх төлөвлөгөө гаргаж шнэ энэ төлөвлөгөө. Тэгэл болор чин за окей л гэж байгаа. За нар би юу харчлаа. Энэ хаана юм баха би бүх юм ойлгохтой гэл. Тэгэл очсон зү. Тэгэл очоод яг авах гал яг зоохоор биш бол. Тэгэл дахиад ярилцаад өөрчлөлт. Цаа тал нь ингээ онцгүй харагдаад байгаа мó эсвэл ингээ байрлал нь өөрчлөлт ч юм уу? Камерт болохоор нэг тийм өөр харагдаад байдаг газар юм байна тий. Аа. Зөв. Ер нь нэрээ очиж үзмээр юм байна тий. Эх орны нөө байгалийн нууцлал цаана яваад байхгүй бас хамаагүй илтүүд гарахгүй. Ааха. Байгаль өөрөө энэ зохицуулт хийж штэ. Тэр одоо нөгөө амплагт гэдэг шиг яг амьд нүдээр харахад гайхамшигтай байгальтай. Зүгээр та нар хар. Очиж зураг мөрөг аваад. За, скин гэдэг маань бас нэг утганы үнцэрхэг гэсэн утгыг илэрхийлж байдаг. Утгатай үг тий. Одоо ч манай скин чинь багсгаар бодгоор 12 гараж үл явж байгаа хгүй. Үйлчлэгээ явуулаад анх бол клип хийжсэн. Тэгээ сүүлдээ реклам гэл баримт кино гэл сүүлдээ өгчүүдтэй кино гэл тий. Тэгээд анх скин гэдэг нэрийг өгөхдөө бол тэр үчинд ингээд бүгд ингээд их орон борны хэдгүй байлаа шүү дээ 12 гарч юм шиг. Тэг яг хуу бас нэг их орон сэтгэлийг бас нэг харуулсан байвал яасан бэ. Скин гэдэг бол яг шууд очилвол айсан шүү дээ тийм. Тэгээд яг хуу утгачлаа явахаар их орон сэтгэл гэдэг тийм утгаар очиулагддаг. Тийм учраас скин гэдэг үгийг сонгоё. Бас цаашдын юм бүтээлүүд маань ч гэсэн бас улс орондоо бас хэрэгтэй юм бас хийж үлдээжийа гэдэг бас жоохон зорилго байсан асааратай. Тиймээс скин гэдэг нэрийг өгсөн байгаа. 12 сарын 2-нд зүрх зогсохгүй киног зориод очиж үзэж байгаа залуучууд яг нөгөө
Хилийн баг нь харсан шиг харцтай болоод бас тэр зөв сэтгэл дотор нь бас нэг өөрчлөлт явагдаад тий бас нэг зүйлийг ойлгоод ухаарад гарч ирэх байх гэж би бодож байна. Тэр чинь бас нэг ингэсэн шүү дээ. Тэнцэж чинь бас мэдээж цолтой хүмүүс байгаа тийм ээ. Тэгээд Эрдэнэлэг ахмад бид нэр цэргийн зөвлөхөөр явсан байгаа. Тэгээд тэр маань хэлсэн. Энэ олон жил би хилийн зэрэг аль хаахтаа би харуулж явж байхдаа би хилийн багаанууд ба тий. Ингэж янз бүрийн ингэж уулзж байгаагүй. Та нар бас асаазлууч юм аа. Та нар ингээд бас сар гаруй хугацаанд цэргийн амьдралаар амьдраад баг цэрэг боллоо шүү бид нар бас хэлжсэн тий. Тэр нь бас яг бас сонирч зарим хүмүүст бол яа тэгэхээр эдгэр чи яг ингээл хилийн багаанургаа морьтол юм. Машин зугаа юмжуул байхгүй шүү дээ. Тэгэл энд нар чинь хилийн баг нь хаана байгааг мэднэ. Ингээл эдгэр чинь баг нэг ясандаа баг ингээл бид нар чинь хаана юу байдгийг мэднэ дээ. Тэгээд эдгэр чинь за та нар баг л цэрэг боллоо. Та нар бас бахарч шүү гэж эдрийг бас хэлжсэн. Тэгэхээр бас энэгээр дамжуулаад бас одоо үзэж байгаа бол тийм ээ. Тус тэмцээл ерөнхий хил хамгаалалт ерөнхий газрын хүмүүстэй баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд Эрдэнэлэг ахмадаа бас тус хэмжээ зөвлөхөөр яваа тийм ээ. Хүнд нэцүү өсөл зөндөө өвсөн шүү дээ биднэрт. Юу гэлээ, юу гэж хэлдэлээ. Яасан ч хамттай байлаа. Үгсэн ч хамттай байлаа. Тэгээд явж байгаа. Тэгэхээр бас баярлалаа гэдэл ихэд илүүдгүй. Тэгээд бас нэгдүгээр ставын хамт олонд маш их баярлалаа. Биднийг тэнцээ 02-тоо баярлалаа. Одоо чинь бас код явуулсан шүү дээ. 02 гэдэг нь хий. Ингээ бүгд ингээд кодуудтай байлээ. За. Тэгээд тэдний ингээд заавал 0-19 сууж яах гэдэг. Зөв. Тэгэхээр одоо 02-тоо бас баярлалаа гэж хэлмээр байна. Бас 01-тэй баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд ер нь бүх одоо жүжигчдэж бас баярлалаа гэж хэлмээр байна. Маш их хүнс нийцсэн хүмүүсүүд их байсан бохоггүй. Одоо бид нар энэ чинь ингээд сууж байгаа болохоос шидэр маань даарна хөөрн хоол ундгүй усчгүй байсан. Тэр болгонд ингээд шантраагүй ингээд за тийшээ зураг авах уу гэхтэн сэтгэлийн дэм өгчээсэн та бүдээ бас баярлалаа. Зураг авалтын баг бас тиймд бас дутчихсан шүү дээ. Тэгээд тэр нь ингээд бүгд жүжигчд ингээд бүгд ингээд яаж бас баярлалаа гэдэг энэ шинэ бас хэлчмээр байна. За баярлалаа. Заавал эрэгтэй хүмүүс ч хэлдэггүй зэрэг тавьдаг шүү дээ тийм ээ. Тэгэхгүйгээр бас өөрөө тийм ээ. Чи бас ажиллаж байгаа хүмүүс ч юм зэрвээ авч үзээгүй байвал омогшил гэдэг юм чинь яг тэнд л гараад байна. Улс орны үндэсний бахархал гэж юу юм бэ? Тийм яг тэрэнд яг юу хаана очоод байна гэдэг бол тэнд яг харагдаж байгаа. За баярлалаа. Амжилт хүсье бүгдээрэнд нь. За баярлалаа. Open House нэвтрүүлэг маань Их Монгол FM 99.7 Авторадио 105.5-тай хамтраад Open Chart гэж явуулдаг болсон. Тэгээд өнөөдөр киноны саундтрак Lumino-гийн дуусан Заримдаа гэдэг дуу 5-7 хоногийн чартыг тэргүүлсэн байхгүй юу? Тэгэд яг одоо сүүлийн 2-7 хоногийн чартыг Outlaw хамтлагийн Нандан гэсэн дуу 1-р байранд сүүлийн 2-7 хоногийг эзэлж байгаа. Тэгээд Outlaw-ийнхныхаа Нандан дууг яг одоо энэ хөө нэвтрүүлгийн маань тайзан дээр дуулж үзэгчдтэй сонирхолно гэж та бүхнээс хүсэж байна. За. Бид таны хаз жаргалын эрч. Нэг. За тэгээд кино багийнхандаа зориулъя. Өнгөрснөөс юуг үгүйч өрцөрхэн дагдлуулж орхивоо өрөөч мэдэлгүй уурсгаа нулимсмен газар шингэн чигдээ цэцэрсэн бас нарчсан Ёлон гандах шиг санаа алдмаа Хоёр жил түнэс ч юм уу хонгорхон салхи үлээ хорвогийн олон өнгийн ганцхан хараа бодон зогсохдоо нартай басартай амьдрал зураг шиг зүрэсээ анэжээ онцагийн мосха
Чимэг нэмэг муурсан ингийн атлаа үзэсгэлэн төгслэрэл гарцсан дагтуурсан зүрхэг би хайр бүхлээрээ түрдээ минь оршиж ихэлсэн их хийх хайлахта түүнийг нанд ингэж нэрсэн өглөө гуцаач уу ихэн зүудэнд минь ихэн хачин зөвшөөрөлгүй зүрхэнд минь халтдаг зүггүй дурсан жингэсэн хичнээн хүзэн ядсан сэтгэл битгий үрд найдыг хитрхий харон цагийн уртад хизээч үл гандах байсан болон дурсан чуул болон сайднах байлаа гараас чин тавилгүй магадгүй дэргэж чин нүгдэх байлаа өглөө бүр чиний хэнээс сэглийг харж сэрэх байлаа өдөр бүхэн чамдаа ахин дахин шинээр дурлах байлаа баяртай гэж хэлж зүрхлээ бишгээ гонигтай гэх чин нүгэн минь зогсох чин юуны учир бэ бороотой шүний учир сансан сэтгэлийг дэвтэр буруутаж гэлээ чин зүрхэн дүүр нандин хивээр онцагийн мосгал хорвогийн олон өнгийг ганцхан хараараа бодон зогсохдоо нартай басартай амдрал зураг шиг зүрээсээ гандажээ баярлалаа. За отлоо хамтдынхандаа баярлалаа. Мэдээж зөндөө уран бүтээлүүд гарах бах. Тэгээ дараагийнх нь юу байх бол гэж хүлээж байгаа асууж бодож байна. Үзэгчд. За тэгээд их олон уран бүтээл гарах бах. Дараа хоёр цомгийн ажил хийж байгаа. За. Тэгээ ерөнхийдөө нэг цомог маань болцсон. Хоёр дахь цомог маань 70% гэж болох бах тий. 70% явж юм уу? Тийм 77%. Тэгээ маш гоё цомог болж байгаа. Тэгээ нэгэн бас өөрсдөө дайчилж байгаа. Тэгээд одоо манай зүрх зогсохгүй киноны саундтрак Нэндэн уран бүтээл маань сайхан цацгдсан байгаа тийм. Тэгээд араас нь бас манай шинэ уран бүтээл бас нэгэн сайхан аавын дуу байгаа. Тэгээд энэ клип тэгээд тав хүндээс одоо бэлэн болцсон байгаа. Гэхдээ одоо клипний ажилдаа орж байгаа. Дуу бол дууссан байгаа. Тэгээд энэ дууны араас ерөнхийдөө манай хоёр санахын нэр Танки Outlaw гэдэг хоёр цомог маань зэрэг гарна. Тэгээд одоо бид бүхний одоо юм игээгүй нэлээд удаан байцлаа л гэж хүмүүс бодож байгаа. Гэхдээ бид хоёр цомог бэлэн болгосон. Дээрээс нь маш олон уран бүтээлүүдээр ажиллаж байгаа тийм. Ийм сонирхолтой байна да. Тэгээд уран бүтээлүүдээр бүх үзэгчдтэйгээ уулзнаа. Open House нэвтрүүлгийн Open Chart-д бол хамгийн их сонсогчдын хандлттай, хамгийн их үзэгчдийн хандлттай байгаа уран бүтээлүүдийг шалгаруулдаг. Тэгээ мэдээч хэрэг
яг энэ цаг үед бол яг залуучууд Outlaw-ын нандин сонсож байгаа. Нандин гэдэг дуун дээр бас нэг юм хэлэхэд маа нандин уран бүтээлийг маань Гайс хамтлагийн Төгсөө ах маань зохиосон байгаа. Тэгээд ерөнхийдөө бид өөрсдийнхөө өглөөний хэсгүүдээ өөрсдийнхоороо зохиосон. Ерөнхийдөө энэ дуу маань ерөнхийдөө Гайс хамтлагийн Төгсөө ах тий. Бас Төгсөө ахтаа бас баярлалаа бид хүнд бас маш сайхан уран бүтээл хайрлсан тий. За баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа. Winsway, good times, great friends. Жүжигчид ер нь хөтлөгчийн карьер их хөөгд байгаа шүү дээ. Чи бас хөтлөгч болох сонирхол байхгүй юу? Байгаа шүү дээ. Байгаа яа. Юм хөтлөлвөл захиалгаар хөтлөн шүү. Тийм үү. Open House нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийнхаа хүндэт зочдын ширээн дээр ирсэн байна. Манай хоёр бэлэн болсон байна их л доо. Аха, тун утахгүй тайз руу аваад гарыг тий. Тавнд болох үйл ажиллагааныхаа талаар. За, юуны төрөнд телевиз үзэж байгаа нийт үзэгчтэй энэхүү сайхан үуч юмдыг хүргэе. За, тэгээд яг өнөөдөр бас маш чадварлаг уран бүтээлчтэй тий. Тэгэхээр шинэ үеийн бас төлөөлөл болж байгаа ийм манлайлагч залуучуудтай бас хамт нэвтрүүлэгт оролцож байгаа. Одоо миний хувьд бол маш их баяртай байна. За тэгээд ерөнхийдөө October Fashion Show 12 сарын 5-нд болох гэж байна. За тэгээд ерөнхий зохион байгуулагч NCD буюу Namung Construction Development Group, Монголын загвар урлагийн холбоо, за October Fashion салонтой хамтраад за гоёлын дашинцны юм гайхалтай фэшн шоу зохион байгуулагч байна. Мэдээж шинэ жил болж байна. Телевиз үзэж байгаа бүсгүүчүүд маань, охтууд маань тий шинэ жилийн нандин гоёлоо бас сонгох гэж зарим нь сонгож байгаа, зарим нь сонгоцсон байж магадгүй тий. Мэдээж сонгоогүй байгаа хүмүүс бас мэдээлэл хүргэхэд тий 12 сарын 5-нд худалдаа аж үйлдвэрийн танхимд 7 цагаас October Fashion Show 2015 гэдэг гайхалтай бас фэшн шоу болох гэж байна. Дизайнерууд нь. За дизайнерын хувьд гэх юм бол October Fashion Salon-ы ерөнхий дизайнер Отгон Жаргал гэдэг дизайнер бүсгүй байгаа. За Отгон Жаргалын маань хувьд гэх юм бол за Монголын топ дизайнеруудын төлөөлөлсөн бас чадварлаг уран бүтээлч дизайнер бүсгүй байгаа. За 2013 онд Нью-Йорк хотод зохион байгуулагдсан Haute Couture Fashion Week-д бол бас Монголын талын Монгол охид хэмээх маш гайхалтай за үндэсний хэм маяг шингэсэн за цорын ганц дахин давтагдчихгүй уран бүтээлүүдийг бол бас амжилттай төлөвлөлөд ирсэн байгаа. За энэ удаад бол Монголынхон тий бүсгүүчүүдтэй зориулаад бас гайхалтай гоёлын даашинзуудыг уралдсан байгаа. Би нэг юм бодогдоод байна л да. Бүсгүүчүүд ч гэсэн яг надтай адилхан бодож авах гэж бодож байна. Ануу түрүүн одоо яг одоо тайзан дээр өмсөж гарах гэж байгаа даашинз үнэхээр гайхамшигтай даашинз байна л да. Тэгээд October дээр очлоо. 12 сарын 5-нд очлоо тий. Тэгээ одоо жишээлбэл манай шинэ жил 10 хэдэн тахгүй юу? Тэндээс даашинз худалдаж авах боломжууд байгаа юу? За мэдээж 50 загвар бол урлагдсан байна. Тэгээд 50 загвар маань бол 2 коллекцолж гарах байгаа. За тэгээд тухайн таалагдсан одоо тий коллекцээс бол бас сонголт хийх бүрэн боломж байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол бас захиалгууд нь одооноос эхлээл тий захиалганд татагдсан байгаа. Одоо энийг би аавч гэдэг юм тий одоо анугийн маань хувьд гэх юм бол манай яг October Fashion Show-ны маань бол 4 төрхөөр ажиллаж байгаа. За тэгээд манай өсч хосоо байна. За хосоо бол үнэхээр чадварлаг мундаг өсчт
өсчдийн маань бол бас төлөөлөл болсон мундаг залуу байгаа. За манай October Fashion Show-нд маань бол өөрийн гайхалтай уран бүтээлүүдийг бас туурна. За мөн дээрэс нь одоо загварын салбарыг бас тодорхой хэмжээгээр ойлгоод дэмждэг бол газрууд их цөөхөн байдаг тий. За энэхүү газрууд гэлээ гэсэн ч за манай October Fashion Show-нд маш олон байгууллагууд бас дэмжиж хамтарч бас оролцож байна тий. За ямар ч байсан би төлөвлөгөөнд орууллаа. Ямар ч байсан 12 сарын 5-нд өг хөвтөр дээр очиж аваад харсан нэг даашин за хөдөлтөж авъя. Яагаад гэвэл тийм олон байхгүй. Тийм болохоор ямар ч байсан дизайнерын гараас гарч байгаа бүтээлийг би үнэхээр гайхамшигтай гэж боддог. Ерөнхийдөө бол манай Монголын одоо энэ уран бүтээлчид, хамтлаг, дуучид одоо тий одоо энэ киноны энэ группүүд үнэхээр бас залуучууд маань өдөр ирсэн чадварлаг болсоор байна тий. Тэгээд энэхүү залуучуудын маань одоо хамгийн гол дэмжлэг, хамгийн гол одоо нандин одоо зүйл нь гэх юм бол одоо үзэгч олон тий. За ард түмэн маань байдаг. Тэр шутгаараа бол за зөвхөн одоо дизайн фэшн шоу гэлтгүүгээр одоо тий манай энэ залуучуудын шинэ уран бүтээлийг бас үзээсэй тий. Бас бид бүгдэнд урам хайрлж дэмжээсэй гэж бас хүсэж байна. Чадварлаг гэснээс их болдоо би чамтай уулзаад нэг юм асуунаа гэж бодож ирсэн. Дуулдаг гэж сонссон. Тэгээ Монголын одоо нөгөө фэшн ертөнцийн 4 модель залуу бас хамтлаг байгуулж байгаа. Би бас тухайн үед сонирхолтой. Яг нөгөө нэг анх дуулах эхлэжсэн тий. Эхлэж явах үед чинь хоёулаа найз. Яг дөнгөж нөгөө шинэхэн найзууд байсан шүү дээ хоёулаа. Бэлгүн гэдэг одоо нэг бэлгүн, эндог, дайми, галаа байсан тий. Тэнд дөрөвч айгу гоё стил. За нөгөө тэр хамтлагийг бол хүлээж байгаа охтууд вау гэл яг ингээд хүлээж байгаа ох гэж бодож байна. Уран бүтээлүүдийг бол мэдэн шүү дээ тий. Анхных нь. За яг ерөнхийдөө энд бол яг өөр ажиллаар ирсэн байгаа миний хувьд. За яг холбооныхаа зүгээс болоод тий фэшн шоуны зүгээс ирсэн. Яг мэдээж сонирхуулаад хэлэхэд л тун удахгүй бас сюрпризүүд л байрна. Бага шүү. Тийм байгаа. Тийм тэгээд багагийн чин зам тий. За. Тийм тухайн үед нь бол мэдээж үзэгчтэйгээ уулзъя гэж бодож байна. Тэгээд бидний хувьд гэх юм бол учиргүй нэг дуучин болоод тий. Учиргүй октодыг ингээл тий араасаа дагуулаад орилуулахтаа гол биш. Хамгийн гол нь Монгол залуу хүн тий бид бүхэн залуу байна. За залуу хооч үе маань л Монгол улсын ирээдүй, Монгол улсыг авч явна. Тэр ч утгаараа за залуу мөрөөдөлтөй байгаасаа, мөрөөдлөө биелүүлдэг байгаасаа тий. Тэгээд бас өөрийнхөө чадлаараа бас залуучуудынхаа бас дуу хоолой болоод тий. Тодорхой хэмжээнд манлал үзүүлээд ингээд явах хамгийн гол зорилго. Тэрнээс л өчигөө нэг дуулаад тий. Гол тэгээс идэ гаргаад. Одоо октодыг орилуулахдаа бол гол нь биш. Бидний зорилго бол яг тийм байгаа. Тэгээд одоо тэгээд бүх юм болоо бэлэн байгаа. Тийм туу удахгүй тэгээд залуучууд бэлэн ингэ бэлдсэн байгаа. За тэгээд шинэлэг зүйлүүдийг хийж байгаа, бүтээлж байгаа бүх залуучуудын өмнө, бүх авьяаслаг, бүх монголчуудын өмнө open house нэвтрүүлгийн үе таалга нээлттэй. Тэгээд хамгийн түрүүнд open house-аар үзэгчтэйгээ уулзаасаа гэж би бас хувьдаа хүсэж байна. Манай эндогч аягүй гоё хоолойтой. Нэмээд хэлэхэд аягүй гоё хоолойтой тэр хамтлагаас. Тэр нэрнхэд аягүй гоё өвөрмөц гоё хоолойтой. За тун удахгүй үнсэн ажиллаараа тайзан дээр уулзъя тий. Дараагийнхаа зочдод микрофоноо шилжүүлье. Орсын албаны улсын нэрт гитарчин, хөгжмийн зохиолч Александр Сага өнөөдөр хүрэлцэн ирсэн байгаа. Монголд ирсэн сэтгэлийг хамгийн түрүүнд сонсъё гэж бодож байна. Би нөгөө гитарчныхаа талаар мэдээллүүдийг цуглуулъя гээд өчигдөр ингээ харсан жаа Орсын сайтууд дээр маш их мэдээллүүд байд юм байлээ. Тэгээ өчигдрөөс хойш би бас энэ хүү гитарчныхаа бүтээлүүдийг сонссон, дуунуудаар амьсгалсан гэж хэлэхэд болно л доо. Би Монгол улсад анх удаага ирж байгаа ч бас биш юм аа. Ирсэн гол зорилго маань Монголын гитар сонирхогчдод гитарын техник, барилт, импровизац зэргийг зааж сургах явдал юм. Ихэвчлэн надаас зөвлөгөө авч байна, хандалт нэлээдгүй их байгаа. Энэ тал дээр тусдын болж байгаадаа ч үнэхэрийн баяртай яваа юм. Гитар тоглож сурахад хугацаа их шаардлагатаас гадна өөрийн болгох үнэхээр ярвигтай л да. Тиймээс сурах үйл явцыг хэн нэгэн хүн хянаж, чиглүүлж байх шаардлага тулгардаг. Ер нь л байнгын дасгал сургуульд хийж, түүнчлэн тоглох шаардлагатай байд юм.
И у меня здесь, конечно, еще будут обязательно выступления. Яг одоо юм бүрийн хэмжээний тоглолт ч юм уу зохион байгуулах уу? Бүрийн хэмжээний тоглолтыг бол 1 сар зохион байгуулах. Тэгээд энэ тоглолтыг бол зөвхөн саагагийн өөрийнх нь тоглолт биш. Монголын гитарчтай, дуучтай нийсэн тийм тоглолт болох юм. Тийм учраас одоо зөндөө тийм бэлтгэлийн байдалтай байна гэж. Эхнээсээ бас монгол залуучууд, монгол хүн гитарчид шав ороод байгаа сурагтай байсан. Орж байгаа тий. Аха. Одоо жишээлбэл UB90-ийн даваа байна дээ. Аха. Даваа бол ер нь одоо ингээ анзаараад хахад айгүй хурдан уршилж байгаа нь мэдэгдчихлээ. Тэгээд Finger style. Finger style-аар тоглодог. Finger style болон одоо нөгөө соло гитарын элементүүдийг юм хамтарсан нэг тийм өөрийнх нь зохиосон бүтээлүүд байсан уу? Би өчигдөр олж сонссон. Нөгөө минорны өөрийнх нь байгаа тий. Dolly Production бас ингээд гаднаас мэрэгчлэнүүдийг уурж авчирж ийн, туршлага хуваалцж ийн. Энэ бол яг манай продакшны бас нэг зорилго тийм бодлого явуулж байгаа. Юу гэхээр манай гитарчд бол сайн гитарч зөндөө байгаа. Тэгэхдээ finger style-аар бол бараг байдаг. Хуучин бол finger style-аар тоглодог байсан бол манай Бадруухан агсан байдаг. Мөн сүүлийн залуучууд бол бас finger style манад бол тодорхой хэмжээгээр бага байгаа учраас энийг хөгжүүлж ойлгуулж дэлгэрүүлэх тийм бас зорилго явж байгаа юм байна. Залуучуудыг сургаж тийм. Finger style бол тоглолтын хувьд нэлээд ур чадвар шаарддаг тийм. Тэгээд тэр энэ хугацаанд саяг бас нэлээд 6 сарын хугацаатаар авчирсан байгаа. Энэ хугацаанд бас нэлээд хүмүүс сургах, мөн тоглож, энэ тийм тоглож одоо жишээ нь биднээс эргэн дурсгуугийн захиралтай гэрээ хийгээд тоглож байгаа. Яг тэгвэл биднээс үеийн улсууд бүгдээр гитар тоглодог байсан. Гитар дуртай. Тэгэхээр тэрнийг сонгоод ороо уулган 8 цагт бол яг амдаар нь тоглож үздэг. Айгүй их сонирхож байгаа улсууд очиж үздэг тэрнээ. Александр Сагагийн гитарын тоглолтуудыг эргэн дурсгуудаар очиж сонсож болох нэ. Тэгвэл шав орё, сурыг гэж бодож байгаа олон залуучууд үзэж байгаа гэж бодож байна. Шав орж болно шүү дээ. Яаж холбогдох вэ? Эргэн дурсгах дээр очиж надтай ч уулзах тийм бол би байнга хамт явж байна. Я бы хотел сказать, чтобы люди интересовались нормально. Хүмүүс сайн хөгжмийг сонирхон сонсдог байгаасай л гэж би хүсдэг. Учир нь байнга pop сонсно гэвэл өрөөсгөл болно. Jazz хөгжим сонс, rock хөгжим сонирх, Испани фламенго, Латин Америкийн импровизац зэргийг сонсож өөрийгөө энэ тал дээр хөгжүүлэх хэрэгтэй. Тэгж гэмээр соёл иргэншил дээшлэн хөгжмийн соёл шүү дээ. Дуу хөгжимч хөгжинэ. Хөгжүүлэхийн тулд байнга хөдөлгөөнд байлгах Орос, Монгол, Америк, Европ гэх мэтээр блюз, jazz, rock-ыг тогтмол сонсч ямар нэг юм хийж л байх хэрэгтэй. Jazz, rock, все время надо слушать и что-то делать. За баярлалаа. Өнөөдөр хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа.
Music Bella Boutique. Another Christmas day will come and go away, and I've got so far to go, but I want to go home. I need to go home. Maybe surrounded by strangers and Christmas lights, I shouldn't feel so alone, but I want to go home. Wow гэд нэг олон хэлээд байдгийг чинь л одоо өнөөдөр хийлж үзэх гээд ах шиг шүү дээ. Эмэгтэйчүүд ингээ ангаад амжи эрэгтэйчүүд бол яаж ингээд юм гоё болчихоо гэ бурууч нь болохгүй. Чи гайх чинь уу? Гайх чи. За хосоо баяр хүргэе. За ерөнхийдөө бол нөгөө түрүү яриадсан те хүүтэн долгионыг сүлжээстэй хослуулаад задгаагаар нуртаар нь харуулах маягтай гоёлын цэцэлтийг хөнгөн маягаар хийлээ түргүү хугацаанд гэдэг утгаараа. Тэгээ энэ бол шоуны маань зүгээр наазахын жишээний засалт. Хамгийн хөнгөн маягийн засалт. За хамгийн хөнгөн маягийн хамгийн хурдан хугацаанд хийсэн засалт. Анаа сэтгэлийг сонсъё. Би нөгөө загвар өмсөгчдийг ирэхээр нэг зогсчдөг сандалтай болт билээ гэж бодоод тэгээ сандлан дээрээ зогсоод ингээд ярьчих гэж бодоод байгаа шүү дээ. За өнөөдөр ингээд энэ нэвтрүүлэгт орчоод маш тэгэл өндөр байна. За өнөөдөр ингээд хосоо маань миний ус ингээд маш хурдан өнөхөн хугацаанд одоо маш гоё чадварлагаар амжилт өглөө. За тэгээд удахгүй болох одоо Couture Fashion Show-н дээр та өөр ирээд те өөрийн одоо сонирхол нийцсэн хамгийн дэгжин болоод зөвхөн тань зориулсан давтагдшгүй ганц одоо дээрээс нь мөн гар урдлаар хийсэн хамгийн нандин бутлаачуудыг одоо сонирхож үзэх боломжтой байгаа. Тэгээ дээрээс нь энэ шоунд би одоо 4 төрхөөр нь ажиллаж байгаа. Тэгээ бас эдний шинэ жилийнхэн гоёлыг сонгочихсон байгаа. За худалдаа аж үйлдвэрийн танхим гэд манай үзэгчид мэдчихэж байгаа. За тэгээд ерөнхийдөө бид бүхэн бол 12 сарын 5 буюу 5 дахь өдрийг бас үнэхээр бас найз нөхөдтэйгөө те айгуу гой цогц үйл ажиллагаатай нэгэн үдшиг үдээсэ гэж ерөнхийдөө тэр зохион байгуулагчдын зүгээс бүх зүйлүүдийг авч хэрэгжүүлж байна л да. Ерөнхий шоу маань л яг 7-оос 9 цагийн хооронд худалдаа аж үйлдвэрийн танхим дээр болно. За мэдээж fashion show-н дээр минь fashion show-га үзэх нь entertainment байна те. За catering service тэгээд бас ирсэн зочид маань одоо хоорондоо сайхан тий загварынхаа талаар бас ярилцаад суух сайхан цаг гаргаж өгч байгаа. За мөн дээрэс нь үндсэн үйл ажиллагаа маань дуусаад за Meet Club чинь худалдаа аж үйлдвэрийн хажууханд байдаг тий after fashion party болно. Тэгээд тэнд ч гэсэн бас үчиг зугаатай өнгөрүүлэх юм сайхан боломжуудыг бол бидний зүгээс бүрдүүлж өгч байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Орчин үетэй хүл нийлүүлэн алхдаг, дэгжин байхыг хүсдэг охид залуучууд бүгдээрээ 12 сарын 5-нд худалдаа аж үйлдвэрлэлийн танхим дээр цуглах юм шиг байна. 12 сарын 5-нд уулзцгаая. Couture баярлалаа. Ингээ бүтээгч бүхний өмнө open house нэвтрүүлэг нээлттэй байх болно. Та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье. Let me go home. It'll all be alright. And I'm holding you tight. 'Cause this Christmas I'm home. Хамгийн тансаг орчин найрсаг соёлтой хамт байна. Нэгдүгээр давхар Irish pub болон ресторан. Мастер тоглолчийн гарын Европ болон Монгол үндэсний зоо. Гуравдугаар давхар lounge. Та энд л өөрөөрөө байж цагийг мартагдахааргүй сайхан үү. Хамтлаг дүүчдийн амьд өгчмийн тоглолт. Winsu. Good times, great friends.
За ингээд нэвтрүүлэг маань дараагийнхаа үе рүү шилжиж байна. Түрүүн нэвтрүүлэг эхлэхэд нэг цэнхэр суглаанууд цочодтой хоёлаа суглуулад байсан тий. Тэгэхээр суулсан шүү. Тий чи бас суугалсан. Тэгээд одоо хоёлаа энд байгаа шар суглаанууд нь штэ. Шар суглаануудаас нэг-нэгийг сонгоод 3 хүнийг гаргаж ирнэ. Нэг-нэгээр нь. За тэгээд 3 хүн маань энэ цагаан суглаанаас сонгоод өөрсдийнхөө бас өнөөдөр хэр зэрэг азтай байна гэдгийг үзэх боломжтой. За эхнийхээ зочныг чи сонгоч. За би эхнийхээ сонгох тий. За Skin Entertainment-ийн найруулагч Анар 9 гэсэн дугаарыг сонгосон байна. 9-5-аас их бэлгшээлтэй тоо тий. 9-5 их бэлгшээлтэй тий. Анарыга тайзан дээр урьж байна. Анарын машины дугаар мөртлөөс 9 гэдэг 9-тэй болоотой. Тийм үү. За. Өнөөдөр хацтай өдөр юм шиг шүү. За Анараа эндээс нэг нь чинийх болох хэвээр 3 цагаан суглааны нэг нь. За. За ингээд найруулагч нар болвол нэг экспресс IQ-н дээр бүдэрдэг юм дөө Анар. Тэгээд би баг бүдрэх байх уу? За энэ самбар болохоор Анарын өнөөдөр энүүгээр хараад тий. Үзэгчтэйгээ энүүгээр уулзсан. За гаргаад үзсгөө. Энүүгээр л уулзах юм биш. Тий, энүүгээр уулзна. Тий. Хаашаа тонгоох байх. Харин чи шээс нүрэл гарах. Яаж игээл бахта. Зөвхөн нүрэл гарах тоо. Милээ урагшаал. Малагаа уцаа. Милээ урагшаал орно л тоо. За. За, Анаа би чамаас 5 секундын дотор хариулах боломжтой амархан асуултуудыг асуун заяа. Нааш маларсан. За, микрофоноо надад өгч. Батсан мөр. За би микрофон бариад. Малгай авчих. За. Чи 5 секундын дотор миний асуусан хөвгөлтэй асуултанд хариулна. Хариулж чадахгүй бол Чинзоо чамд нэг 2 юм санал болгож байгаа байхгүй юу? Инкод их үү зөө. Тий, инкод их хүн тэнд л байна. За Чинзоо ажиллаа ягаарэ. Чи салгаа юу маа. За энэ Бэли бол манай ETV HD телевизийн спортын албаныханд боксийн холбооноос дурсгасан Бэли байгаа. Энэ буу бол одоо Open House нэвтрүүлэгтэй хамтдаа 8 дахь дугаараа үзэж байгаа усан буу байна. За ингээд эхлээд сонгуулч тий. Мах уу, шүлүү. За мах. За. Мах бол усан буу байгаа. Эхлэлээ. Хэр зэрэг бэлтгэлтэй байна. Өөстөө эвгүй л шүү дээ. Эвгүй байна. За. Яаж ч энэ чинь олон хоног бас юм ийд бодлоо. Толгой бас мэдэхгүй. Хүнд бурхан 2 удаа үнгүү өгдөг гинэ нэг зүйлийг. 2 удаа. Тэгээ 2 удаа бурхан үнгүү өгдөг. Амьдрал өхөл. 3 дахь дээр нь мөнгөөр өгдөг нэг зүйл байт юм байна. Тэр юу вэ? 1 2 3 4 Өө, тэр нуухгүй шүү. Тахгүй шүү дээ. Нуухгүй шүү. Тахгүй шүү дээ. Одоо 5 дахь хариулсан тийм тий. За дахиад нэг тоолъё. Яг нэг тоолчих тий 5 тоолчих. 2 5 За ингээд зөв хариултыг та бүхэндээ болгоо. Энэ бол хүний шүд юм байна. Тий, эхлээд сүүн шүд, дараа нь ясан шүд, тэгээ хиймэл шүд багхгүй юу? Тий. За ингээд эхнийхээ асуултанд бүдэрсэн харамсалтай байна. Дараагийн 3 л Монголоос 3 юм чи 3-ыг л асуучих тий наа. За ингээ. Одоо тэнийг сонгоно шүү дээ. Тэхүү күүг сонгоо. Одоо үзэгчд бол миний асуултуудыг барыг цээжлцээ. Тэгээд яг би дандаа л асуудаг л та. Гэхдээ энийг юу н мэддэг хүн айгу цөөхөн байгаад тийм бүдрүүлэх л зоригтой юм чи тий Чинзаа. Тийм шүү дээ. Бөмбөг асуу. Тий, бөмбөг. Тийм ахаас үгүй асуучих юм уу? Үгүй шүү дээ, юу ч тий. За угаасаа буу сонгоцсон шүү дээ тий. За бөмбөг хідэн талтай вэ? 1 бөмбөг хідэн талтай вэ? 1 2 3 4 5 За бөмбөг бол бөөрхөн хэлбэртэй тал байхгүй. Тэгээд 2 талтай юм байна л да. Дотор тал, гадна тал гэсэн л 2 талтай тийм байна. Угаасаа өөр тал бол байхгүй. За би чамд айгүй амархан асуулт асууя. Энэ гэхдээ чи ингээ амархан гэдэг талаас нь бодох хэрэгтэй байхгүй Анараа. Дүүргэж болдгоо нэг сав байт юм байна л да. Юус яагаад ч дүүрдгүү. Тэр одоо ямар сав юм болоо? Тий. 1 2 3 4 толгой юм уу? Оюухан. 5 За. За баярлалаа ингээд яг үнэхээр бас хүнд шийтгэл байлаа л да. Дүүргэж олдгоо сав бодвол
их амархан талаас нь бодно гэдэг байгаа болохоор цоорхоос авахгүй юу? Цоорхоос авыг яагаад жусгийгээд сүүгээд дүүрхгүй тий. За ингээд өнөөдрийнхөө манай телевизийнхний зүгээс бэлдсэн бас бяцхан гарын бэлгийг анартаа гардуулъя. За тэгээд шинэ жил ойртож байгаа. Шинэ жилийн бас анхны бэлэг байх болоо. Тийм байна. Баярлалаа. Сэтгэл хэвээ. Сэтгэл хэвээ. Сайхан буудууллаа. За баярлалаа. Амжилт хүсье. Сая анар маань нэлээд жинхэнэ буу яриад байсан тий. Харин тий. Буу зэвсэг яриадсан. Тэгээд түрүүнээс хойш буу яриад байсан. Буу дууссан байхгүй тий. Буунд өөр орогчж байгаа байхгүй тий. За ингээд дараагийнхаа гацтнаа хойлоо шалгаруулнаа. Одоо чи энэ хэрэг болно үст дахиад. Одоо хэрэг болохгүй нэ за. Одоо болно чи хоёр харигсал дууссан. Би ч айгүй дуртай зөөр өөр сайхан авсан. За дараагийнх нь одоо би сонгоч тий. За тэгэж. За. Жохон доор хаваас сонгоч тийм үү? Доороос ингээд гаргаж ирж байгаад 15. 15. За 15-ыг Одлов хамтлагийн дуучин сайхан ирдэ. Сайхнаа авсан байна. За сонлоо. Одоо өгчихгүй юу? За сайхнаад мэдээч хэрэг энд байгаа 2 цагаан суглааны нэгийг хоёлаа суглуулах хэвээр. Цагаан. Тийм цагаанаас энэ 2 цагааны нэгийг авна. Ивент тэгшин шагнал. За ивент тэгшин шагналаа. За баярлалаа. Хацтай байна тий. За сайхнаа ITV HD телевизийнхний зүгээс гардуулж байгаа бяцхан гарын бэлгийг өгч байна. Аха. За ингээд дараагийн маань 3 дахь би сонгох уу? Тий, одоо 3 дахь нь. За одоо би жинхэнэ. Одоо энэ ширээс 2 сонгочиход байгаа хгүй. Тий, одоо ийшэл сонгол өгөн зүгээр байгаа дээ тий. За чиний гарын л 7. За гурлаа. Өнөөдөр чи жоохон юутай арын хаалгаар яагаад байна уу чин за яагаад вэ? Самсаргүй үлч одоо. Аха. За мэдээч хэрэг хамгийн сүүлд үлдсэн байгаа энэ цагаан суглаа. Ивент тэгчин шагнал. За ивент тэгчин шагнал. За ингээд ITV HD телевизийнхний зүгээс манай бас хамтрагч байгууллагуудын зүгээс бүсгүүчүүдтэй бас цэцэгт мэдчилгээний цэцэг гардуулах ёстой хоёлаа чин зөө. Тэгээд гинт чи ингээд сургууль дээрээ ч юм уу ажил дээрээ ч юм уу байжсэн чинь гаднаас ингээд сакс дүүрэн баглаа цэцэг чамд оруулж ирэл хин нэгнээс хөргүүлсэн байвал гоё юу? Гоё штэ мэдээж баярлалаа штэ. Аха. Тэгэхээр залуучуудаа хайртай бүсгүүчүүдэд чинь бас эхнэрт чинь гайхалтай гинтийн бэлгийг барих үйлчлэгийг цэцэгт мэдчилгээний хамт олон хийдэг. Тэгээд гинтийн бэлэг барихыг хүсвэл цэцэгт мэдчилгээ рүү яриарай. За. За баярлалаа. За ингээд ITV HD телевизтэй хамтран ажилладаг 7 хоног болгоны цоо шинхэн дугаараа уншигчтай хүрүүдэг Info TV сэтгүүл их Монгол FM 99.7, Авторадио 105.5 болон үзэгч та бүхэндээ баярлаж талархснаа илэрхийлье. Бид таны хаз жаргалын эрч. Winsway, good times, great friends. За хүрсэн ирсэн баярлалаа. Ануудаа баярлалаа. За. Хамгийн сүүлийн баглаа цэцгээ би Чинзадаа өгөх нь зүг болоо гэж бодож байна. Ер нь эмэгтэй хүн цэцэг өгөх тохиолдол баг байдаг бах те. Ер нь бараг л байдгүй бах те. Тийм ер нь баяр ёслол төрсөн өдөр мөдөр. Тийм төрсөн өдөр болж байгаа. Гэхдээ чи өнөөдөр надад маш их тусыг хүргэлээ. Үзэгчдтэй ч гэсэн одоо сонирхолтой нэвтрүүлгийг хүргэсэн гэдэгт найдаж байна. ITV хамт толонд бас баярлалаа. Тэгээд анх удаа телевизийн энэ нэвтрүүлэг хөтлөж үзлээ. Тэг чадах ятгаараа тэгээд болсон байгаа. Бүтээлч болоод шинэлэг байгаа, чадварлаг байгаа, авьяаслаг байгаа бүхний өмнө Open House нэвтрүүлэг нээлттэй ингээд Чинзадаа баяр хүргэе. Баярлалаа. За үзэгчтэй Open House нэвтрүүлэг маань өнөөдрийнхөө дугаарыг та бүхэндээ хүргэлээ. Та бүхэн манай нэвтрүүлгийн цоо шинхэн дугааруудыг Beyond Nyam 5 гаригуудын 22 цагаас ITV HD телевизээр хүлээн аван үзэх боломжтой. Ингээд дараа уулзлаа. Баяртай.